Муу сайн нүүрсний уулгаач 100-аас $87,000 олох боломжтой. Манай дээрэлцэн тавд бүр амар олон пэйжүүд тулгаалаад ингээд Ширээний хартлаас анх комедиго хийж эхэлсэн байгаа. Та комедион нэрээр мэдэх боловч энэ бол ердөө олонний өмнө зүүсэн маск. Тэр энэ маскны ард бол маш чадварлаг бизнесмен та нуугдж байгаа. За бүгдээрээ сайн байцгаана Matrix өргөн. Тэгэхээр энэ удаагийн буюу 3 дахь бичлэгээр UB Comedy-гийн үүсгэн байгуулагч Батагийн талаар ярих болно. Хүмүүс Батаг комедион нэрээр мэдэх боловч энэ бол ердөө олонний өмнө зүүсэн маск. Тэгэхээр энэ маскны ард бол маш чадварлаг бизнесмен Бата нуугдж байгаа. UB Comedy Club бол мэдээж ард аж ахуй нэгж буюу компани үнэлгээ гэхэд л тэрбум орчим төгрөг байх боломжтой. Тэгэхээр энэ бичлэгээр UB Comedy Club-ийн орлого замгийн тэгээд энэ орлогыг хэрхэн яаж олдог вэ? За тэгээд UB Comedy Club үүсч хөгжсөн түүх бол маш сонирхолтой. Тэгээд хэрхэн яаж үүсч хөгжсөн. За тэгээд тэр комедиан гэсэн маскны ард нуугдсан бизнесмен Батагийн илүү хүмүүсийн мэдгүй далд нууцуудыг задлж дэлгэрүүлж ярих болно. Тэгэхээр хамгийн түрүүнд UB Comedy Club-ийн орлого руу хэдүүлээ орцгоё. 5 дахь болгон Friday show хийдэг тийм ээ. За одоо энэ 5 дахьын 2 show Friday show-гийн тиг тарагдж байна. За нэг нь 8 цагаас нэг нь 23 цагаас. За нэг тасалбарын үн 40,000 төгрөг гэж байна. Суудлын тоон бол 130 үний суудалтай. 8 цагийн болон 11 цагийн хоёулаа нийлээд 150 хүн ирлээ гэж бодоод энийг 40,000-аар үржүүлж үзчих юм бол 6 сая төгрөг байгаа. Тэгэхээр нэг сар 4-7 хоног байгаа гэж бодоод энэ 6 саяыг 4-т үржүүлэхээр 24 сая болж байна. За дараа нь бүгдээрээ YouTube сувг руу орцгоё. YouTube сувгийнх нь хувьд бол 411,000 subscribe-тай. Social Blade дээрээс харах юм бол сард дунджаар $5,500-аас $87,000 олох боломжтой гэж харагдаж байна. За CPM-ийнх нь хувьд бол $19 байна. Хэрвээ сурчлагаа явуулах юм бол ханш нь $1,300-аас $1,800 хооронд байна. Сүүлийн 14 хоногт хэдэн доллар олсныг тооцож үзье. Тэгэхээр сүүлийн 14 хоногт $7,080 буюу 24,426,000 төгрөг олсон байх боломжтой. Тэгэхээр энийг 14 хоногт гэхээр сард бодохоор 2 төржүүлэнгүүд 48,800,000 төгрөг олж байна гэсэн үг. YouTube-ээс. Friday show болон YouTube-ийн орлогыг харах юм бол сардаа нийт 72,800,000 төгрөгийн орлоготой байх боломжтой. Дээр нэмээд энэ шоун дээр ирж байгаа хүмүүстээс мэдээж уух юм зарж байгаа, идэх юм зарж байгаа энийхэн орлого шигийг бас цаана мэдэхгүй байна. Тэгэхээр мэдээж сүүлд бол дайралцааныг хийсэн байгаа 5 дахь дугаарыг дайралцааны таксыг би яг хэд хэснийг мэдэхгүй байна. Ямар ч тач 3,000 хүн дүүргэсэн. Нэг таксийн үн 70,000 төгрөг гэж бодох юм бол 210 сая 60,000 төгрөг байлаа гэж бодох юм бол 180 сая төгрөг дөнгөж саяны дайралцаанаар хийсэн байх боломжтой. Гэтэ энэ мэдээж бол цэвэр ашиг нь биш. Ард нь маш том production ажиллаж байгаа, маш том багууд ажиллаж байгаа. Тэгээ тайзны баг, найруулгын баг, тэгээ тэнд ажиллаж байгаа ажилчаад заалны түрээс хамтарч ажиллаж байгаа газрууд гих мэтчлэн маш том зарлууд бол ард нь яваад яг цэвэр ашиг нь хэд дээр бууж иж байгааг бол би бас сайн тооцоолж мэдэхгүй байна. Норцс Friday show болон YouTube-ийн орлогоос 72,800,000 төгрөгийг хамгийн багтаа сард олох боломжтой. Чинээс бас маш олон зарлуудыг хасаад тэгээ ажилчдын цалин тэнцэж бас зөөгч мөөгч угаах цэвэрлэгч байрны газрын түрээс гих мэтчлэн маш олон зарлууд тэгээ дээр нэмээд яг альбасны компани учраас татвараа төлж байгаа. Эдгээр зүйлсүүдийг хасаад яг цэвэр ашиг нь бол яг сайн би хэлж мэдэхгүй байна. Бас нэг орлогын их үүсвэр нь бол мэдээж яг энд харагдаж байгаа UB Comedy цэг MN TikTok-ээс зарж энд контент руу орох юм бол сүүлд орсон дайралцсан харагдаж байна. Жи бол одоо дайралцааны өмнөх валууд харагдаж байна. Энэчнээс бас худалдаа авалт хийгээд ямар ч байсан энэчнээс UB Comedy цэг MN-ээсээ орлого олж байгаа. IPTV-гүүдээр бас дайралцааны дугаарууд орж байршиж байгаа тэнцэнээс бас орлогоосоо комисшн хувь тохирсон байгаа мэдээж комисшн аваад явж байгаа. Үргэлжлүүлээд UB Comedy түүх үүссэн түүхийн талаар хэдүүлээ ярилцъя. Тэгэхээр хүмүүсийн төдийлөн сайн бас мэдээд байдаггүй тэр маш олон маш урт тэр сонирхолтой замыг туулсан байгаа. Батагийн хувьд бол өөрөө маш хөгжимд сонирхолтой, ер нь урлаг түүх соёл маш сонирхолтой. Тэгээд Logic Crew одоо бас те хипхоп оролцдог байсан. Гэтэ амжилт болоогүй нь бүгдээрээ мэдж байгаа. Нэг подкастаас нь сонсоод бол өөрөө бизнесийн удирдлага маркетингийн чиглэлээр сурч байсан. 2013 онд Монголын үндэсний телевизэд ажиллах боломж гараад тэгээд тэнцээ болоод ингээд туслагаар ажилд орж исэн. Тэнцэнээс дэлгэцийн урлаг, тайзны урлаг, тэгээд ерөнхийд найруулга, зохион байгуулалт гээд доороос нь дэше бүх юмыг нь бол тэнд маш сайн суралцж байсан. Тэр үед өөрөө бас монголчууд юу ч мэдэхгүй байх үед
комеди урлагийг өөрөө сонирхоод гайхаа те хошин шог бол ингээд жүжигчсэн тоглолтоор явдаг бол комедианууд ганцаараа ижиж маш олон хүнийг инээлгээд байна гэд комеди урлагийг сонирхож эхэлсэн байгаа. 2013 онд Америкийн Лос Анжелес руу очих боломж гарсан. Тэгээд 10 хоног очсон. Тэр үедээ тентгийн нэг комеди клубын тоглолтыг үзээд бүр үнэхээр inspire аваад яг дотор нь өөрөө бодит дээр орж үзээд асан байгаамаа. За тэгээд UB Comedy Club бол 2014 онд үүсгэн байгуулагдсан. Маш сонирхолтой түүхэн өөрийнх нь таньдаг хүний лаунжид тэр нэг DJ-ийн ширээний артлаас анх комедиг хийж эхэлсэн байгаа. Тухайн үед бол маш олон хүмүүс ойлгоогүй эсэргүүцдэг байсан. Тэгсэн ч гэсэн тэмцээр байгаа дүргэлжлүүлээд 7 хоног болгон хийдэг болоод маш олон газруудад санал тавиад зөвшөөрсөн газруудаар нь ингэж гих мэтлэн явсаар хагаад 2015 онд авьяаслыг монголчуудад ороод тэнцээгүй тэгээ кэнселдүүлээд маш олон хүмүүсээс шүүмж сонсоод тухайн үед бол монголчуудын юу комедигийн талаар мэдэхгүй тэгээ мэддэг хүмүүс нь маш цөөхөн ойлгохгүй маш их шүүмжилдэг байсан бол зээж бууж өгөхгүй тэнцээж үргэлжлүүлж явсаар хагаад өнөөдрийн комеди гэдэг урлагийг бол маш гайхалтай төвшөнд хүргэж авчирсныг бол бид бүхэн яг одоо энэ цаг мөчид бол хараад сууж байна. 2015 оноос хойш цаашаа үргэлжлүүлээд 2016 17 онд бол нэлээд дайггүй хүмүүс ойлгоод одоо тэр Facebook, YouTube-ээр short бичлэгүүд нь яваад нэлээд танигдж эхэлсэн. 2019 онд бол UB Comedy Club-ийн үед бол бас маш хэцүү цаг үе байсан. Яагаад тэгэхээр мэдж байгаа хоёр хуваагдаад нэг нь comedy lab болсон. Одоогийн UB comedy үлдсэн. Гэтэ энд бол нөгөө талаасаа бас шинэ агаар оруулах боломжийг бий болгосон гэдэг. Яг тухайн үед бол аль биесээр компани болсон, тайлан татвар төлдөг. Тэгээ хөрөнгө оруулалтууд босгоцсон. Төдийлөн тогтворжоогүй байсан учраас тэгээ 140 гаруй сая төгрөгийн алдагдлалд орцсон байсан гэж яриан дээрээ хэлж исэн. Тэгэхээр энэ бол бас нилээдгүй хэцүү цаг үе. Тэгээ энэний ардаас үргэлжлүүлээд ковид гарч ирсэн тийм ээ. За тэгээд ковидын ардаас мэдээж хизээж бууж өгөхгүйгээр үргэлжлүүлээд бүр улам илүү нэрд гараад тэгээд одоо бол яг гоё докторцож эхэлж байгаа. Дайралцааны хувьд бол бас маш шинэлэг гоё зүйл байгаа. Дөнгөж сая ингээд бүр 5 дахь дугаараа цацлаа. 2024 онд бол 10 дахь жилээ угтаж байна. Энэ бүх хэцүү цаг үеүүдэд хизээж бууж өгөхгүй маш олон үүсгэлүүд, маш олон хэцүү цаг үеийн нөхцөл байдлуудыг даван туулж тууштайгаар зүтгэсний эцэст өнөөдөр UB Comedy Club бол нэлээд дайггүй орлогын тогтворчихсан, нэлээд дайггүй явж байгаа. Үргэлжлүүлээд бизнесмен Батагийн талаар ярьж эхэлцгээе. Тэгэхээр UB Comedy Club-ийн хувьд бол аж ахуй нэгж бизнес компани гэдэг талаас нь харах юм бол маш том багууд ажиллаж байгаа. Зохиолын баг, найруулгын баг, видео контентын баг, мэдээж дээр нэмээд комедиунууд гэдэг энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр маркетингийн хувьд бол маш амжилттай явж байгаа. Үйл ажиллагааны хувьд бүтэц зохион байгуулалт, менежментийн хувьд бол маш сайн явуулдаг. Батаг харах юм бол UB Comedy Club-ийн одоогийн ингээд олж байгаа орлого, үнэлгээг харах юм бол ялч маш сайн бизнесмен, хүмүүсийг хооронд нь сайн менежмент хийж чадж байна. Тэр бизнесийн бүтэц зохион байгуулалт дээр маш сайн анхаарч чадж байна. Ер нь бол хүмүүсийг өдөртөн дунд нь зохион байгуулна гэдэг бол бас хүмүүсийн бодож байгаа шиг тийм амар хэлбэр ажил бол бас биш. Бүгдээрээ бас дайралцааныг аваад үзэх юм бол дандаа тэр хүний анхаарлыг татсан сонирхолтой зочдуудыг үрдэг. Жишээ нь дүнгийн дайралцаан 5-ыг харах юм бол Боингийн жаргал сайхан ахыг оруулж ирсэн байна. Мөнх Дэмбэрэл ахыг оруулж ирж чадсан байна. Маш сонирхолтой зочдуудыг оруулж ирж чадж байгаа нь юу гэлтэж байна гэхээр энэ хүн маш сайн хилцээр хийх, те хүнтэй дийл хийх буюу ардталтай бол ерөнхийдөө бас борлуулалтын арга ухаан энэ хүнд маш сайн байна гэсэн үг. Тэсийн бас нэг анзаардгүй ур чадвар нь юу вэ гэхээр маш сайн илтгэгч, комеди хийн гэдэг чинь өөрөө илтгэх урлагийн бас нэг хэлбэр. Тэг ялангуяа хүмүүсийг инээлгэн тэр хүчтэй жокуудыг яг оноож те хизээ чимээгүй болохын, хизээ өргөлт авахын, ямар үгийг яаж хэлхийн гэх мэтлэн маш деталь ур чадварууд, деталь тэр юмнууд байдаг. Энийг бол хүмүүс төдийлөн анзаардаггүй. Үнийг энэ комеди урлаг бол маш өндөр илтгэх урлагийн ур чадварыг шаарддаг зүйл. Тэгэхээр Батагийн хувьд бол маш сайн илтгэгч. Тэгээд хүмүүсийг ч гэсэн те комеди клубтаа орж байгаа, дайралцаанд орж байгаа хүмүүсийг ч гэсэн маш сайн бэлтгэж чадж байгаа. Маркетингийн хувьд бол мэдээж бичлэгнүүдээ маш их одоо юун дээр оруулдаг. YouTube сувг дээр оруулдаг, Facebook дээр оруулдаг. Энэ нь бол мэдээж хэдэн 100 мянга сард хэдэн сая хандлт авж байгаа. Бичлэгнээс үзэхэд ийм гоё инээдтэй хөгжилттэй байгаа юм чи амьдаар үзэх мэдрэмж бол мэдээж бүр шал өөр. Тэр энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс 5 дахь өрөө стрессээ тайлаад инээхийг бол бүгд мэдээж хүсэж байгаа. Тэгэхээр энэ бол маш том маркетингийн нэг хэрэгсэл бол ялч хүмүүнээс юм. UB Comedy Club-ыг бизнес гэдэг утгаар нь хараад үзэх юм бол маш сайн борлуулалтыг хийж байгаа, маш амжилттай явж байгаа. Яг одоо бол төдийгөөс үдээ хүртэл. Ингээд хараад үзэх юм бол ялчгүй маш сайн бизнесмен учраас л
UB Comedy Club-ыг ийм сайн авч явж чадж байгаа. Бас багийнх нь бас ард нь байгаа хамтран үүсгэн байгуулсан найз нөхдүүд ард нь ажилтдаг тэр баг хамт олон бол бас маш мундаг байна. Тэгэхээр Бата ахаас хүн өөрийнхөө дуртай хийхийг хүсэж байгаа зүйлдээ үнэнч тууштай байж чадах юм бол гээд амжилтанд хүрдгиймаа гэдгийг харж болж байна. Мөн хүнтэй харилцах ур чадвар, борлуулалт хийх, маркетинг хийх ур чадвар ингээд хэрэгтэй шүү. Энэ ур чадварыг өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг бол бид бүхэн энэ чинээс суралцж болох нь. Тэгээд 21-р зуунд контент гэдэг зүйлгүйгээр ямар ч бизнес оршин тогтнох боломж вэ гэдгийг бид бүхэн харж болж байна. Үнэхээр YouTube дээрээ, Facebook дээрээ хэдэн зуун сая хандлтыг авч чадж байгаа, хэдэн зуун хүнийг инээлгэж чадж байгаа. Тэрнийхэн хүчинд бас энэ орлогыг энэ компанийг бас маш амжилттайгаар авч явж байна. Танд ч гэсэн ямар нэгэн контентын хэрэгцээ шаардлага гарч тулгарч байгаа бол Wow Media Content Series манай баг хамт олон бүх төрлийн контентын үйлчлэгээ хийж өгч үзүүлж байна. Тэгэхээр бид ялангуяа борлуулалтад чиглэсэн контент дээр илүү тулгуурлаж ажилладаг. Тэгэхээр та бидэнтэй холбогдох болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд харагдаж байгаа хаягуд бол утасны дугаард холбогдоорой. Хамаг холбогдох линкийг нь доор тайлбар хэсэгт оруулж байна. Сүүлд Instagram дээр нэг мэдээлэл хийсэн байсан. Энийг бас би хүн болго үзээсэй гэж бодож байна. Манай дээрэлцэн тавд бүр амар олон пэйжүүд тулгаалаад ингээд жижиглэн тастаад тий. Чанар мандрын 8 хогийн болгоод ингээд оролцсон байл шүү. Тэгэхээр та бүхэн маань тиймэрхүү юм таалт бол айлуулах репортлоорой. Албан ёсны яг UB Comedy цэгийн сайтаас нь үзээрэй тий. Тэгэхээр Facebook-ээс шууд үсгэж авахгүйгээр веб браузераас үзэх юм бол боломж болж илээ шүү. Тэгээд дайрцааг бас үзсэн байгаа бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд хулгайгаар ч гэсэн үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд та бүхэн маань яг албан ёсны сайтаас нь бас яг чанартайгаар бүрийн ихээр нь үзээрэй гэж хүсмээр байна. Тэгээд ер нь манай залуучуудын жижиг ч гэсэн юм хулгайтай эвлэрмээргүй байна. Тэгээд бид нар ч одоо ямар их тэмцдэг бэлээ, ямар их чихчдэг бэлээ. Гэхдээ ийм жижиг сажиг юм дээр оюуны хөдөлмөр, оюуны өмчийн юм хулгайтай ч гэсэн бид нар тэмцмээр байна. Эвлэрмээргүй байна те. Үлэм зөвшөөрмөргүй байна. Тэгээд ямар ч албан ёсоор үзэж байгаа бүх хүмүүстээ та бүхэнд дахин баярлж талархаж байгаа хэлье. Тэгээд дайралцаа тав шоу маань яг одоо UB Comedy цэгийн дээр байгаа шүү. Тэгээд та бүхэн маань Facebook-ээс шууд үсэж авахгүйгээр веб браузераас шууд манай сайт руу хандаад нэвтэрч ороод үзээрэй. Тэгээд албан ёсоор үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд тун тухай IP дээр бас орноо. Innovation одоо те томоохон дамжуулагч нараар 12 сарын 26-наас орох болно. Тэгээд та бүхэн шинэ жилийн гоё өдрүүдээрээ үзээрэй. Тэгээд UB Comedy team ч баярлалаа. Би ч гэсэн маш их санал нийлж гэн бид нэр муу сайн нүүрсний уулгаачд гээл улсын их хурлд байгаа хүмүүсийг хулгайж гахаа навшоор нь дуусдаг хэрний өөртөө бас энэ жижиг хулгайг тий энэ жижиг буруу зүйлүүдийг бүгд эсэргүүцдэг байх хэрэгтэй. Дайралцаан 5-ыг бол би бас үзсэн. Цагийн хамгийн шилдэг дайралцаан бол мэдээж дайралцаан Vol 5 байсан. Тэгэхээр UB Comedy CGM руу ороод мэдээж өөрөө нэвтрэх хэрэгтэй. Нэвтэрчээд бүртгэлээ үсгээд нэвтэрчээд контент хэсэг дээр дараа доошлуулах юм бол дайралцаан 5 контент түрээслэх гэж байгаа 14900 түрээслээд төлбөрөдлөөд үзчих болох нэ. Энэ удаагийн бичлэг маань энд хүрээд дуусж гин. Дараагийн бичлгүүдээр дуурхун эмч, Бүрийн University, Chami, YouTuber Grimace гэх мэтлэг хүмүүсийг бэлдээд байж байгаа. Тэгэхээр subscribe дараагаа бол дараа түлээж байгаарай. Subscribe хийсэн хүмүүстээ маш их баярлалаа. Энэ бичлэг таалагдсан бол бас лайк дараарай. Дараагийн дугаард дөнгөсөний дурдсан хүмүүсээс хамгийн түрүүнд хэнийг оруулмаар байна комент хэсэгт бичээрэй. UB Comedy-гийн үүсгэн байгуулагч Батагийн талаар юу гэж боддгоо эсвэл энэ хүний талаар бусад олон нийтийн мэддэггүй түүхүүд юу гэдэг вэ гэдгийг бас комент хэсэгт хуваалцаарай. Мад чигс өргөө ойлоо. Баярлалаа. Баяртай.